Та бүгддээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За, энэ сувг маань болохоор ухамсараас ирэх энерги, далд ертөнц, сүнслэг оршихуй. За, сүнсний зорилго, алтан үе буюу 5D хэмжээсийн талаар энэ гэдэг хувь хүний хөгжил зэрэг сэдвийн талаар сонирхдаг хүмүүсүүдэд зориулсан сувг болохоор энэ сувгаар дандаа та нарт хэрэгтэй гоё бичлэгүүд орж байх болохоор хэрвээ та энэ сувгийг subscribe хийгээг байгаа бол яг subscribe дараад дээрэс нь энэ хонхны зураг байгаа notification bell дээр нь бас дараад дарчих юм бол сувагт маань орж байгаа шинэ бүх бичлэгүүд цаг тухай бүрдээ танд хүрч байх болно шүү. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр болохоор үйл өөрийн талаар ярихыг хүсэж байна. Үйл өөр гэдэг энэ том сэдвийн талаар ярихыг өнөөдөр хүсэж байна, тийм ээ. Тэгээд энэ үйл өөрийг шатаах, дуусгах, яаж дуусгах арга зам бас байдгүй мүү гэж хүмүүсүүд бас бодож байгаа, тийм ээ. Тийм болохоор энэ талаар бас мэдээллийг бас мэдлэгийг өгье гэж бодлоо. За. Үйл өөр гэхэлэр хүмүүсүүд маань бас боддог, тийм ээ. Дандаа нөгөө бараан хар үйл өөр, тийм ээ. Энэ сөрөг үйл өөрийг өртөө шууд холбож ойлгодог. За, үйл өөр гэдэг зүйл маань бол мэдээж эрэг болоод сөрөг үйл өөрүүд гэж байгаа. Тийм ээ. Тийм болохоор хэрвээ та өмнөх амьдралдаа энэ амьдралдаа чин сэтгэлээсээ өөрөө чинь гол хийж байгаа үйлдэлүүд, хэлж байгаа үгсүүдийнх нь гол цаан зорилго нь эрэг хайрын энергиэс үүдэлтэй байсан бол, тийм ээ. Чин сэтгэлийн хайрын энергиэс үүдэлтэй байсан бол энэ үйлдэлүүд чинь бас ингээд дараагийнхаа амьдралдаа дараагийнхаа өдрүүдэд заавал бүр холыг хараад яг дараагийн амьдрал ихтэй залуу хүмүүсүүд бас зөндөө байгаа шүү дээ энд чинь, тийм ээ. За тэгээд настай хүмүүсүүд ч гэсэн ер нь бид нараас ингээд өөрсдийгөө ганц энэ биеэр л харж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чинь яг бид нар ингээд энэ амьдралдаа бас эрэг үйл өөрүүдийг бүтээх боломжтой, бүтээж байдаг, бүтээж яваа. Тийм ээ. За, энэний хажуугаар бас мэдээж бид нар ингээд сөрөг зүйлүүдийг бүр санаатаагаар хүмүүсүүдэд, тийм ээ, муу зүйлүүдийг хийх юм бол бас мэдээж энийхээ үр дүнг авнаа, хариуг авнаа гэсэн үг байгаа даа, тийм ээ. Юу гэсэн үг вэ гэхээр та юуг өөрөөсөө гаргад төрнийг өөрлөгөө татдаг, авдаг байгаа даа гэсэн үг. Тийм ээ. Яг нөгөө бүүмеранг шиг л гэсэн үг байхгүй, тийм ээ. Таны дотоод ертөнцид чинь юу болж байна? Яг тэр ертөнцийг та гаднах ертөнцөдөө бий болгодгоо гэсэн үг байхгүй. Хэрвээ та өөрийнхөө дотоод ертөнцөдөө хайрын гэрлийн, тийм ээ, шудраг, тусч, тийм ээ, зарчамж гэдэг ч юм уу юм нөгөө маш өндөр хэмжээсийн энерги хүний мөн чанарыг өөртөө бүрдүүлж чадах юм бол гадна учрах амьдрал чинь бас тиймэрхүү болж хувирнаа гэсэн үг байгаа байхгүй юу? За, тэгэхээр нөгөө үйл өөр. За, тэгэхээр ерөнхийдөө бид нар өнөөдрийн бидний амьдралд бас учирч байгаа зүйлүүд маань өмнөх амьдралтай маань бас холбоотой байгаа даа. Өмнөх амьдралуудаа бид нар ямар зүйлүүдийг хийж бүтээсэн байна, тийм ээ? Илүү их сайн зүйлүүдийг сайн үйл өөр цуглуулсан юм уу? Эсвэл эсвэргээрээ сөрөгдөө үйл өөрийг цуглуулад өнөөдрийн энэ амьдралдаа бид нар илүү их хэцүү зүйлүүдийг туулаад яваад байгаа мó гэд, тийм ээ. Бүх зүйлүүдийн өөрсдийн үр дүн дагуулж байдаг хгүй, тийм ээ. Тэгэхээр бид нар нэг өөрсдийнхөө бас энэ амьдралдаа өдөр тутмынхаа үйлдэлүүдтэй хэлж байгаа үгсүүдтэй өөрөөсөө ялгаруулж байгаа бас энэ энергитэй хариуцлагатайгаар бас ухамсартайгаар хандаж эхлэх хэрэгтэй байгаа хгүй, тийм ээ.
За тэгэхээр нөгөө хүмүүсүүд маань одоо үүлийн өр хийсэн одоо сөрөг үүлийн өрөөд одоо цуглуулчихсан байгаа хүмүүсүүд маань болвол энийг одоо яаж дуусгах вэ? Тийм? Гэж бас сонирхдаг бид нар тийм ээ. Энэ үүлийн өрийг ер нь дуусгах боломж байна уу? Хаана, яаж, хизээ тэ дуусгах вэ? Одоо аль үе дээрээ одоо очиж дуусгах вэ, мосх вэ гэл тийм ээ. Мэдээж хэрэг үүлийн өр гэдэг сөрөг зүйлүүд болвол яагаад байдаг вэ гэхлээр цаад гол зорилго нь бол бид нарыг одоо ухаажуулах гэж оршиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Хүн хэрвээ одоо энэ үүлийн өр гэдэг зүйл байхгүй байх юм бол сөрөг хүмүүсүүд ч юм уу тийм ээ. Сөрөг зүйлсүүдийг зогсоо зайгүй хийгээд бусдад тийм ээ. Ингээд яваад байна. Ямар ч одоо хайр гэдэг зүйлийн талаар сонирхохгүй, шударга байдлын талаар сонирхохгүй, хариуцлага гэдэг зүйлийн талаар сонирхохгүй, сурахыг хүсэхгүй ингээд яваад байна гэсэн үг. Тэгэл амьдрал гэдэг маань бол маш одоо ухаантай одоо зүйл болохоор бид нар өөрсдөө хайрын энергиас өсөлтөд болохоор биднийг буцаагаад хайрын энерги рүү авчих гад байгаа болохоор тийм ээ. Өөрхөн хийсэн үйлдэлийнхээ үр дүн хариуцлагыг өөрөө хүлээнэ л гэсэн үг байгаа байхгүй юу? Тийм ээ. За тэгээд тэгэхээр яг хүн зарим хүмүүсд маш том хар үүлийн өрүүдийг хийсэн байдаг. Тийм ээ. Зарим хүмүүсд хөнгөхөндөө тэгтээ сөрөгдөө зүйлүүдийг бусдад хийсэн байдаг. За энэ бүхнийг яаж дуусгах вэ? Одоо хүн маань бодож болно шүү дээ. За би нэг хитэн жилийн өмнө тийм ээ тэр хүнд нэг тийм хийцэндээ муухай юм хийчихсэн. Тэрэндээ би харамсаж байна. Тийм ээ би тэр үед яах гэж тэгвэ? Тэр хүнийг би яах гэж тэгж гомдов? Яах гэж тэр хүнийг би тэгж зовоов? Гэт те ингээд сэтгэлдийн шаналлалтай юм явж байдаг олон хүмүүсүүд тийм ээ. Тэгээ энэ хүнийг харуулслын энерги гэдэг зүйл маань бол бас маш доод энерги байхгүй юу? Хүний энергийг бас ингээд доошлуулж байдаг, унгааж байдаг. Тэ бидний чинь зорилго бол ингээд өндөр энерги рүү очих гээд байгаа байхгүй юу? Тийм ээ. Хөнгөн аз жаргалтай тэ эрч хүчтэй бүтээлч тийм ээ. Тусч ч юм уу тийм ээ. Иймэрхүү энерги рүү бид нар явах гээд байгаа шүү дээ. Тэгтэл маш олон хүмүүсүүд маань ингээд маш олон жилийн өмнө болсон үйл явдлаасаа болоод өөрийгөө одоо зүхээд харамслын энергийн донд бас их амьдарч байдаг байгаа тий. За энэ маань болохоор юу вэ гэхлээр энэ байдлыг яаж дуусгах вэ гэхлээр тийм ээ. Ухаарл. Үүлийн үр гэдэг зүйл маань яагаад байгаад оршоод байгаа вэ гэхлээр ямар үед үүлийн үр шатдаг вэ гэхлээр та өөрийнхөө буруу хийсэн үйлдэлээ ухамсарлах үед шатдаг байгаа. Үүлийн үр арилдаг байгаа. Таны тэр одоо үүлийн үрийн чинь хор нөлөө та сөрөг нөлөө нь хэр их одоо хүмүүсийг хамарсан ч юм уу тийм ээ. Тэр байдаас чинь бас шалтгаалаад мэдээж хэрэг шууд та ингээд ухаарчлаа гэд ингэнгүүт бүх зүйлүүд чинь ингээд юу ячна гэсэн үг биш. Орчлын ертөнцийн бас хуулаараа өндөр энергид угаасаа ингээд бидний байр байдлуудыг харж байгаа тийм ээ. Тэг үнэхээр нөгөө хүмүүс чин сэтгэлээс үнэхээр хийсэн одоо тэр үйлдэлээ ухамсарлчихсан тэндээ үнэхээр чин сэтгэлээсээ тийм ээ. Би үнэхээр хүлээн зөвшөөрнө шүү дээ тийм ээ. Би үнэхээр буруу зүйл хийсэн байна. Ахиж би энийг хийхгүй. Гэт те. Тэгээ үнэхээр энийг ухамсарлчихсан, ойлгочихсон яг энэ байдлаараа амьдрч эхлэх үед тийм ээ энерги маань ингээд одоо тэр үйл өвөр маань одоо хөнгөрдөх ч юм уу, зарим тохиолдолд арилгах ч юм уу болж эхэлнэ. Мэдээж хэрэг энэ нөгөө бүх нөгөө одоо universe орчлон ертөнцийн хуулиар явж байгаа болохоор тий таны хэр их одоо түвшний одоо үйл өөрийг хийсэн байгаатай чинь бас шууд холбоотой шүү дээ. Бүх зүйлүүд чинь ингээд баланслагдаж өгнө гэсэн үг байхгүй тийм ээ. За тэгээд та ингээд өөрийгөө энийг ойлгоод ухамсарлаад хүлээн зөвшөөрөөд одоо би ахиж ингэхгүй гэж энэ алдаагаа давтгаа болоод
Тийм ээ. За тэгээ энэ өөрийнхөө одоо өмнө нь хийсэн үйлдэлээ цайруулахын тулд тийм ээ эерэг зүйлүүдийг амьдралдаа хийж бүтээж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ. Өөрөө илүү их одоо хайрын, гэрлийн өндөр энерги болж хувирна гэсэн үг. За тэгээд тийм болчоод тэр энергийг бусадтайгаа хуваалцна гэсэн үг. Ингэж чадсан үеэс эхлээд өөрөө чинь одоо энэ сөрөг үүлийн өрөөд шатаж эхэлнэ. Энэ өөрөө чинь өвөлдлийн чинь сөрөг үр дагаврыг үр хөвгдөд чинь бас өв залгамжлаад тий өөрсдийнхөө дараагийнхаа үеүүдтэй бас ингээд сөрөг үлийнхаа үрийг дамжуулахгүй гэсэн үг байгаа даа. Тэгэхээр яг бид нар яагаад олон дахин энэ амьдралд хүний биеийг олж төрөөд байна вэ гэдэг маань бол бид нар энэ өөрсдийнхөө одоо өмнөх амьдралдаа давтан гаргаад байгаа тийм ээ сөрөг үйлдэлүүдийнхаа үр дүнг ойлгох. Энэ зүйл чинь буруу юм байна. Энэ зүйл чинь онцгүй зүйл юм байна. Муухай юм байна. Тийм ээ. Хүмүүсүүд их гомдоод юм байна. Хүмүүсүүд их зовоод юм байна штэ. Гэт энэ зүйлүүдийг чинь ойлгох гэж л одоо хүмүүсүүд чинь самсараа гэдэг энэ одоо дараа төрлийг ингээд дахин олж төрөөд байгаа байхгүй. Энэ самсараагаас гарч чадахгүй байгаа байхгүй тийм ээ. За самсараа гэдэг ярингууд буддын шашинтай холбоод ярьчваа. Яриад холбоод намайг ойлгочих. За тэгэхээр бид нар энэ үйл өөр гэдэг зүйлүүдээс салахын тулд хэрвээ та өчнөө олон жилийн өмнө сөрөг зүйлүүдийг хийчихсэн байгаа бол тийм ээ дээд биетэйгээ ч юм уу орчин ертөнцтэйгээ холбогдоод за ингээд би энэ зүйл хийсэн байгаа бичиж болно шүү дээ. Тэмдэглэлээр бүх одоо өөрийнхөө харуулсал тийм ээ хүнд юу хэлэх гээд байгаа одоо дамжуулж хэлэх зүйл мөл өнтер ингээд гомдлын одоо ингээд өөрийнхөө бүх энэ сэтгэл хөдлөлүүдээ одоо нөгөө үндэ ч юм уу дамжуулж хэлэх ч юм уу тийм ээ бүх зүйлүүдээ уудлаад бичиж болно. За ийм юмнууд юм болсон. Одоо би ингээд энэ бүх зүйлүүдээс салахыг хүсэж байна. Ахиж би энэ амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Би энэ одоо өнгөрсөн төгөө энэ амьдралтаа салах ёсыг хийхийг хүсэж байна. Би одоо өнөөдөр яг энэ цаг мөчөөс би шинэ амьдралаа эхлүүлэхийг хүсэж байгаа болохоор энэ өмнөх амьдралд одоо өмнө миний хийсэн үйлдэлүүдээ би одоо гэмшиж байна. Энийгээ би ухаарч байна. Ахиж давтахыг хүсэхгүй байна. Давтахгүй. Би одоо өөр хүн болж байгаа. Ингээд бүх сэтгэлээ уудлаад сүүлд нь ингээд бичснийхаа дараа ингээд би энэ зүйлүүдийг би одоо ухаарсан болохоор ойлгосон болохоор одоо ахиж би энэ харуулслын энерги рүү тэ одоо энэ үйл өөр гэдэг зүйлтэй бас холбогдохыг энэ үйл өөртэй би холбогдохыг хүсэхгүй байна. Энийг ингээд би дуусгамаар байна. Ингэж эхлэх үеэс эхлээд таны одоо энэ үйл өөр чинь одоо цэгцлэгдэж эхэлнэ. Гэхдээ мэдээж хэрэг та амсах ёстой зүйл байгаа бол тэрийг одоо үр дүнг нь амсах цагтаа амсаад явна. Гэхдээ та дараа ахиж энэ үйл өөр гэдэг зүйлүүдийг үргэлжлүүлж дараагийн үйл өөр гэдэг зүйлүүдийг ингээд өөртөө ирээдүйн амьдралдаа бүтээхгүй тулд энэ зүйлүүдийг хийж өгөх хэрэгтэй гэсэн үг байгаа даа. Ухаарал гэдэг зүйл шүү. Ухаарнаа хүлээн зөвшөөрнө. Өөрийгөө ямар одоо тий буруу байсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэг чин сэтгэлээсээ уучлал гуйх боломж байгаа бол уучлал гуйгаад өөрийнхөө үйлдэлээ цайруулж эхэл гэсэн үг. Тэгээд энэ цаг мөчөөсөө эхлээд үнэхээр ухамсартайгаар хүндлэлтэйгээр хайрын энергээр амьдрч эхлээрэй та нар маань. За тийм болохоор энэ том сэдвийг ерөөхдөө нэг энгийн үгээр амархан одоо хүмүүст ойлгогдох боломжтойгоор ингээд тайлбарлахыг хичээлээ. Яагаад гэвэл зарим хүмүүсд маш их юм айцтай явж байдаг. Заастаа би тэр үед хийсэн болохоор хизээ одоо намайг миний тэр хийсэн үйлдэлийн маань үр дүн одоо нөлөө одоо над дээр буцаж ирж намайг заавах болоо гэдэг юм айц эргэлзээ дарамтны дунд амьдарч байдаг хүмүүсүүд бас байгаад байдаг. Тийм болохоор тийм байдлууд байгаа өөрт чинь байгаа бол ингэж цайруулж эхлээрээ гэдэг энэ зөвлөгөө бас энэ бичлэгээрээ та нартай хуваалцахыг хүслээ. Тэгээ удахгүй бас иймэрхүү зүйлүүдийг суралцдаг энэ одоо арга техникүүдийг тийм ээ гүнзгийрүүлж сурах, өөртөө улам илүү ойртох, дээд битэйгээ холбогдох, дотоод одоо энэ дуу хоолой, зүн савнгийнхаа
хөтлөлийг илүү их мэдрэхийг хүсэж байгаа тийм ээ. Тэгээ амьдралдаа илүү их одоо эерэг зүйлсүүдийг татаж сурахыг хүсэж байгаа, илүү их өндөр энерги рүү орох хүсэлтэй байгаа хүмүүсүүдэд зориулсан одоо бид бол бурханлаг оршихуй гэдэг сургалт маань 11 сарын 11-нд Монголын цагаар 20 цагт эхлэх гэж байгаа шүү. Тэгээ энэ сургалтандаа суугаад өөртөө хөрөнгө оруулаад тийм ээ. Бидний энэ амьдралд ирсэн зорилго бол ухаачих гэж, хөгжих гэж, твших гэж, хийж бүтээх гэж одоо зорилготой бид нар амьдрах гэж ирсэн байгаа даа. Ухамсартай амьдрах гэж бид нар энд ирсэн байгаа даа. Тийм болохоор энэ зүйлсүүдийг сонирхдаг бүх хүмүүсээ өөрийнхөө энэ сургалтандаа урьж байна. Тэгээд бас мэдээж яриг одоо энергийн янз бүрийн хаалтууд, сөрөг зүйлсүүдээс салах хүсэлтэй одоо хүрднүүд нь хаалт үүсчихсэн байгаа даа. Тэ хилийгснээ хэлж чаддгүй, зоригтой байж чаддгүй, бусдыг одоо хайрлаж итгэж чаддгүй ийм асуудлуудтай яваад байгаа хүмүүсүүд бас байх юм бол тийм ээ тал тухамсрынхаануудаас одоо кодлогдсон байгаа трама энтергээ одоо тий тайлах хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол бас миний хийдэг сессия буюу энергийн онцлогоо цэвэрлэгээ ангаалтанд бас орохыг танараагаас урьж байна. За тэгээд бас ингээд гэртээ сууж байхдаа ч юм уу бичлэг үзээд байж байхдаа нэмэлт орлого орлохыг хүсэж байгаа хүмүүстэй бас гоё боломжийг нээсэн. Миний одоо зохион байгуулж явуулдаг сургалт болоод сессияг маань одоо бусад хүмүүсүүдэд санал болгож урьж чадах юм бол тэ та нар манаас энэ ирсэн хүн болгоноос хувь хүртээд бас нэмэлт орлоготой болоод явах боломжтой шүү. Тэгээ бичлэгийг маань энэ урт үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд комментэн дээр бас та нар маань тэ өөр ямар сэдвийн талаар сонсохыг хүсэж байна, үзхийг хүсэж байна гэдэг бас санаагаа хүсэлтэд явуулж болно шүү. Тэгээ гоё хөхтэй бас эможи сэтгэлдээ бас хуваалцаж явуулаарай. Энэ болгоныг чинь би хараад, уншаад, тэ гоё урам зориг аваад дараа дараагийн бичлэгүүдийг энэ ажлууд өргөжлүүлэх хүсэл урам зориг маань бас бадарч байдаг юм шүү. Тэгээ надтай хамт байдаг та нартай маш их баярлалаа. Энэ бичлэгүүдийг маань цааш нь шеэр хийж өгөөрэй. Энэ бичлэгүүд үнэхээр хүмүүсүүдэд хэрэгтэй байгаа даа. Тийм болохоор энэ мэдлгүүдийг олж авчихсан үед хүмүүсүүд маань бас сэтгэл нь таавшраад арга замаа олж эхэлдэг болохоор бусдаа бас ингээд тийм ээ хуваалцаж бас бусдаа туслаарай. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Надтай хамт байдаг та нартай маш их баярлалаа. Түр баяртай.